сайн байцгаана уу? Та бүгдийн өдрийн мэндийг хүргэе. Дэлхийн томоохон технологийн компаниудын ярилцлагын тэнцэх 150 өдрийн челленжийн дараач өдөр эхэлж байна. За тэгэхээр өнөөдөр бидний бодох бодлого ямар бодлого вэ гэвэл balance binary tree гэдэг нэртэй бодлого. За ерөн сүүлийн үеүүдэд хэдүүсээ tree буюу одоо энэ графийн анхан шатны бодлогоодыг ерөнхийдөө их бодоод байгаа. За энэ нь бол lead code дээр бол easy төвшний бодлого байна. За яагаад энэ easy төвшний бодлого байгаа вэ гэвэл үйлдэлийн хувьд бол тийм хэцүү зүйл бол байхгүй учраас easy төвшний бодлого. За тэрнээс бичигдэж байгаа кодын хувьд бол миний хувьд бол юу гэж бодогддог. Ерөнхийдөө бол medium төвшин рүү одоо tree-гийнхаа бодлогоодын хувьд бол medium төвшин рүү орох боломжтой гэж бодогддог. За тэгэхээр хэдүүсэнд ямар нэгэн binary tree өгөх нь байна. За тэрний хэдүүсээ тэрийг хэдүүсээ height balanced үгүй юу гэдгийг нь олох нь байна. За height balanced үгүй юу гэдэг нь юу гэсэн үг вэ гэхээр хэдүүсээ за хамгийн доотлохоо хэдүүсээ subtree гэж хэлээ те энэ subtree. За энэ бол мэдээж height balance нь ойлгомжтой шүү дээ. Яагаад гэвэл доороо ямар нэг нode байхгүй зөвхөн энэ ганцаараа юу байгаа учраас за тийм учраас энэ одоо leaf node гэж ярьдэн шүү дээ те хамгийн доор байгаа энэ бүхий нодууд нь эдгээр бол бүгдээрээ height balance tree гэдэг нь ойлгомжтой. За тэгэхээр height balance гэдэг нь юу гэсэн үг вэ гэхээр зүүн талынх нь модны өндөр, баруун талынх нь модны өндөр хоорондоо одоо нэг буюу нэгээс бага зөрүүтэй байхад энэ бол height balanced байх нь. За тэгэхээр хэдүүлээ эндээс харъя та тий 20% харъя. 20 гээд энэ том subtree-гийн хувьд хэдүүлээ харъя. Энэ том subtree-гийн хувьд харахад бол баруун талынх нь өндөр нь 1 тийм ээ. Зүүн талынх нь өндөр нь 1. Энэ хоёрын зөрүү нь тэгтэй тэнцүү тий. Тийм учраас энэ бол height balance болж чадчихна. За тэгвэл хэдүүлээ энэ 3-ын энэ том tree-гийн хувьд харахад баруун талынх нь tree-гийн өндрийн хувьд бол 1, зүүн талынх нь tree-гийн өндрийн хувьд бол 1, баруун талынх нь subtree-гийн өндрийн хувьд бол 2 байна шүү дээ. Энэ хоёрын зөрүү нь 1. Тийм учраас мөн height balance болж чадчихна. За энэ хоёрын зөрүү нь 1 юм уу? Тэг байвал энэ бол height balance гэх юм байна. За тийм учраас хэдүүлээ true гэдэг утгыг буцаасан байна. За тэгэхээр энэ бүх нодуудын хувьд хэдүүлээ шалгаж явна. За тэгэхээр хэдүүлээ ерөнхийдөө ямар арга ашиглах юм бэ гэвэл DFS буюу depth first search гэдэг аргыг ашиглах нь байна. Тэгэхээр гүндэн толтол ерөнхийдөө шалгах тэр аргыг ашиглах нь байна. За хэдүүлээ ер нь ямар аргаар бодох вэ гэдгийг хэдүүлээ нэг харж үзцгээе. За тэгэхээр ерөнхийдөө бодох аргын хувьд бол яг энэ юу ягаад depth first search ер нь ихэнхдээ ямар нэг утга буцаахгүй юм уу? Эсвэл бүүл гэдэг утгыг буцаана эсвэл int гэдэг утгыг буцаадаг бол энэ дээр хэдүүлээ векторыг буцаавал амархан. Ягаад векторыг буцааж байгаа вэ гэвэл ерөнхийдөө бол хамгийн амарханаар ойлгоё гэвэл бол left-ыг буцааж байгаа шалтгаан нь векторыг буцааж байгаа хэдүүлээ шалтгаан нь за vector int те. За гэхдээ vector int гэж байгаа боловч хэдүүлээ vector int дээр бол тийм олон утгыг хадгалаад тахгүй 2 утгыг хадгалсан. За ямар 2 утгыг хадгалах юм бэ гэвэл хамгийн ихэндээ хэдүүлээ balanced үгүй юу гэдэг утгаа is bound гэдэг хэдүүлээ биччихье те. Үгүй юу гэдэг нэг одоо хэрвээ balanced биш бол тгийг хэрвээ balanced бол нэгийг хэдүүлээ юу яах нь. За тэгээ энэ дээр мөн хажуу талд нь өндрийг нь хэдүүлээ хадгалчихна. Өндрийг нь хадгалчихна. За ийм хэдүүлээ нэг vector int хэдүүлээ буцаах нь байна. За тийм учраас хэдүүлээ хамгийн доотлын энэ null pointer дээр хэдүүлээ очсон байх үед хэдүүлээ яах юм бэ гэвэл хамгийн доош одоо root нь явсаар байгаа те. За ийшээ явахгүй те хамгийн зүүн талд байгаа явна. Тийм учраас энд угаасаа null дээр ирсэн байгаа учраас хэдүүлээ юу буцаах вэ гэвэл null дээр бол ямар нэг өндөр байхгүй шүү дээ. Тэнгүүд balanced үг бол balance мөн угаасаа null юм чинь те. За тийм учраас хэдүүлээ нэг болон тэг гэдэг юу буцаах нь байна. Энэ хамгийн доор ирсэн байх нөхцөлд бол. За тэнгүүд хэдүүлээ эн чинь ингээд дээшсэн шүү дээ. Мэдээж depth first search хийж байгаа учраас мэдээж дахиад доошлоод энд нь бол дахиад null pointer. За тийм учраас энэ бол дахиад буцаачин. Тийм учраас 9 дээр одоо буцаад ирлээ. 9 дээр буцаад ирэх үед хэдүүлээ угаасаа энэ code-ыг хийхин тулд хэдүүлээ яг нөгөө юу бодсон шиг diameter of binary tree гэдэг бодлого байлаа тий. Тэр бодлого бодсон шиг хэдүүлээ should vector int left гэж байгаа. За left child те left subtree-г нь хэдүүлээ зүүн талын subtree-г нь хэдүүлээ олохын тулд хэдүүлээ тэр DFS гэдэг function call-ыг дахиад хийх ёстой. За тэнгүү root left тийм ээ.
За ингэж хэдүүлээ хийгээд яг ижлэгэн зүйлийг right дээр нь хийн. Баруун талынх нь юун дээр subtree дээр хийн. За тэгээд хэдүүлээ balanced үгүй юу гэдгийг нь олох хэрэгтэй тий. За balanced үгүй юу гэдгийг нь хэдүүлээ яаж олох вэ гэхээр өөс ойлгомжтой шүү дээ. За is balanced гэжээ тэр эндээс ялгаатай болохын тулд. За тэгээ энэ дээр бол ойлгомжтой шүү дээ. Эхнийх нь юу нь угаасаа одоо balanced үгүй юу? Left одоо subtree balanced right subtree balanced гэдгийг хэдүүлж олох нь. За тэгэхээр тулд угаасаа left-ийн тэг дээр хадгалагдж байгаа тоон balanced байхын тулд нэгтэй тэнцэх ёстой. За яг ижлэгэн за and байх ёстой. Тэгээ бүгд одоо юу таарч хэвчээ шүү дээ. Яг ижлэгэн logicгүй right дээр нь үүсчихсэн. За тэгээд энэ left right хоёрын өндрийг нь хооронд нь хасахад за left right хоёрын өндрийг нь за absolute утгаар хасах хэрэгтэй тийм энэний чи айс нь өндөр үйж болно шүү дээ. Тийм учраас absolute утгаар хасах хэрэгтэй. Энэ нь бол нэг болон түүнээс бага байвал хэдүүлээ is balanced to true гэдэг утгыг авах нь байна. За тэгэнгүүт хэдүүлэнгийнх нь дараачийн бодох ёстой зүйл нь болохоор height шүү дээ өндөр. За тийм учраас хэдүүлээ өндрөө юу байх нь байна. За хэдүүлээ height хичээ те height. За өндөр бол ойлгомжтой нэг дээр нэмэх нь as left max-ийнхаа right юуг нь авах хэрэгтэй шүү дээ. Яагаад нэг байна гэхээр энэ нөөдөн дээр ирэх үед угаас дараачих нөөд рүү явуулахын тулд энэ чинь өндөр нь 2 болчихсон байна гэж ойлгож байна шүү дээ, тийм. Left right хоёрынхоо as max-ыг нь хэдүүлээ авах нь байна. За ингээд хэдүүлээ ерөнхийдөө бодлого болох нэ. За тэгээ мэдээж return call-а хийх хэрэгтэй. За тэгээ ерөнхийдөө хэдүүлээ бодлого болох нэ. За кодчтой үзүүл бол илүү ойлгомжтой болох хаа. За тэгээд ерөнхийдөө depth first search, breadth first search гэдэг бичлэг хийх хүсвэл та нар комент хэсэгт бичээрэй мөн энэ бичлэгийг лайк болон subscribe дараарай. За хэдүүлээ бодлого кодчлол үзье. Хэдүүлээ ерөнхийдөө үндсэн санааг нь ойлгосон бахаа гэж найж байна. За тэгэхээр хэдүүлээ за private дээр юу гэж биччихээ дөө. За public дээр ч гэсэн бичиж болно. За гэхдээ хэдүүлээ ерөнхий юугаа бодож байгаа учраас private дээр биччихье. За ерөнхийдөө тийм practical талаас private дээр бичсэн зүгээр тийм ээ. За тэгэнгүүт DFS за тэгээд tree node root. За ингээд хэдүүлээ ерөнхийдөө DFS-ээ юу ячсан болгочихсон. За тэгээд хэдүүлээ root node нь null pointer дээр ирэх үед юу буцаана гэзээ мэдээж 1 гэдэг бол тэр tree бол balanced байна гэдгийг буцааж байгаа шүү дээ. За ингээд буцаачсаа за тэрний дараа хэдүүлээ одоо function call хийх хэрэгтэй шүү дээ. Угаасаа хэдүүлээ depth first search юу яаж байгаа учраас хэдүүлээ шууд ингээ function call хийж болно. За breadth first search байсан бол хэдүүлээ queue ашиглах бах те. За ерөнхийдөө энэ бодлогыг breadth first searcher ч гэсэн бодож байсан. За гэхдээ ерөнхийдөө миний хувьд бол breadth first search-с илүүтэйгээр яг энэ tree-ийн бодлогод бол илүү depth first search зүгээр юм шиг санагддаг. Graph-ийн бодлогод ороод ирвэл бол зарим бодлогод бол breadth first search зүгээр. За гэхдээ энэ хоёрын хувьд бол яг аль нь илүү тэр нь илүү энэ нь илүү гэх зүйл бол байхгүй. Ерөнхийдөө бидний хувьд өөрөө өөртөө ерөнхийдөө тэр амар бишээ ерөн гаргаж ирэх хэрэгтэй шүү дээ. Тэрнээс яг оноогод өгсөн за тэр нь илүү шүү гэсэн зүйл бол угсаа энд бол байхгүй. За тэгэнгүүт хэдүүлээ right left за ингээд за тэгээд хэдүүлээ absolute утгын ялгааг нь авах хэрэгтэй энэ хоёрыг. За нэг дээр хадгалагдж байгаа нэг дэх индекс дээр хадгалагдж байгаа утга бол угаасаа өндөр байгаа. За тийм учраас энэ хоёрын өндрийн зөрүү нь хэрвээ нэгээс бага бол тийм ээ. За тэгэхээр энэ бүх нөхцлүүд биелсэн үед balance дээр true хадгалагдах нь байна. За тэгэнгүүт хэдүүлээ int height гээд хэдүүлээ left нэг right нэг тийм. За left right гэдэг чинь бол одоо child нөөдүүдийг нь илэрхийлж байгаа учраас ерөнхийдөө энэ нэгийг нэмж байгаа нь өөрийнх нь өндрийг нь нэмж байгаа гэж хэдүүлж ойлгож болно шүү дээ тийм. Child-ийнхаа өндөр дээр өөрийнхөө өндрийг нэмж байгаа. За тэгэхээр энэ нөгөө нэг одоо жишээ нь энэ tree бол доошогоо 2 одоо нode явсан байж болно шүү дээ. Тэнгүүд энэ дээр max-ыг авч байгаа нь айл өндрийг нь ерөнхийдөө авч ийн гэсэн үг. Хоёрыг нь авчвал мэдээж энэ чинь яг чинь өндөр нь бол гарч ирж чадахгүй шүү дээ, тийм. За тэнгүүд одоо хэдүүлээ return хийх хэрэгтэй. За return хийхэд бол яах вэ гэхээр
Factory return хийхдээ тийм учраас border bracket хэдүүрээ ашигласан. За энэ border bracket-ийг ашиглаад хэрвээ balance нь true байвал хэдүүрээ 1 гэдэг утга, үгүй байвал тэг гэдэг утга. За тэгээ мэдээж хэдүүрээ high-тай хамт буцаачнаа. За тэгэхээр одоо хэдүүрээ яах юм бэ гэвэл юун дээр return хийж штэ тий. За DFS-ээ дуудана, DFS root дээрээ дуудана. DFS-ийн tag нь тийм ээ. DFS ч угаасаа vector буцаж ирэх юм чинь DFS-ийн tag нь хэрвээ нэгтэй тэнцчихвэл хэдүүлээ бүгд гэдэг утга нь одоо зөв буруу юу гэдэг утгаа буцаах нь байна. За хэдүүлээ шалгаж үзтгэн ямар нэг алдаа гаргасан байж магадгүй. За хэдүүлэн юу болж байна те ерөнхийдөө ямар ч асуудал болж байна. За тэгэхээр ерөнхийдөө энэ бодлого ойлгомжтой байсан байхаа гэж найдаж байна. Ерөнхийдөө бодлогын ерөнхий санаа нь бол depth first search гэдэг зүйлийг ашиглаж байгаа. Хэрвээ depth first search гэдэг зүйлийг мэдчихвэл энэ бодлого бол тийм хэцүү бодлого бол биш ээ. За тэгэхээр өнөөдрийн бичлэгтэй хамт байсан та бүгдтэй баярлалаа. Асуух асуулт байгаад комент хэсэгт үлдээгээрэй. Мөн бичлэг таалагдсан бол лайк болон subscribe дарахаа мартаж босохгүй шүү.